LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сайн байцгаана уу? Удаа хугацааны дараа Queer podcast-аараа иргэн уулзж байна. Тэгээд энэ удаагийнхаар дугаараар манай Queer театрын хамт олон волонтерууд маань сайн дурынхан маань хурж ирээд жүжигчид, найруулагч, зохиолч нар маань бас хурж ирээд энэ удаагийн подкастыг хийж байна. Тэгээ өнгөрсөн жилийн жүжиг болох Равен цэцэг, Хуцгуу гооцглон, Амралингуу жүжигийн маань оролцсон хүмүүс маань хурж ирээд Queer театрын тухай яг өмнө мэдээгүй эсвэл Queer театрыг үзэж байгаагүй сонсогч нартаа нэг хальт мэдээлэл хүргэх журмаар ер нь бол Queer театрын тухай нэг хэдэн үг хэлчихье. Queer театр маань тухай 2017 оноос эхлээд тавигдаж эхэлсэн. Тэгээ хамгийн анх жүжигэн зохиолын уралдаан зарлаа. Шилдэг 3 маань тавигдаад тэгээ ер нь бол 2 жилдээ жүжигэн тавигдаад тэгээ ингээд жүжигэн зохиолын уралдаан 2 жил дахиад нэг зарлагдаж 2 жил жүжиг маань тавигддаг байгаа. Тэгээ энэ жил маань дахиад жүжигэн зохиолын уралдаан зарласан байгаа. Тэгээ одоо Queer театрын орцогчтойгоо ярих гэж сууж байна. За та хэд маань өөртөө ихнээсээ танилцуулаад явуул. Ер нь ямар ролтой оролцож исэн бэ? Яаж анх Queer театрыг мэдж орж исэн гэд. За сайн байцгаана уу? Равен цэцгийн гол дүр Элизабетийн дүр тоглосон амчиг байна. Тэгээд анх яг LGBT төвийн пэйж хуудснаас ингээд Pride үеийн постыг олж хараад тэгээд Queer театрыг анх үзэж ирсэн. Тэгээд шалгаруулт нь болохоор манай найз маань намайг ер нь авчирч орж ирж ирсэн. Тэгээ шууд Элизабетийн дүрд шууд ороод явсан юм уу тий? Тий, шалгаруултаа өгөөд шууд Элизабетийн дүрд орж ирсэн. За сайн байцгаана уу? Хувцгуу гооцглон жүжигийн гол дүрийн өс хэрээдүгийн дүр тоглосон үйлс төгөлдөр байна. Queer театрыг хамгийн анх 2018, 19 онд юм болов мэдэж баг хамт олонд нь волонтероор оролцож тэрнээс хойш найруулагчаар тэгээ бас жүжигчнэр нэг Queer театруудад ингэж хамтарч явж исэн байгаа. Тийм шүү дээ. Манай үүсэ чинь нөгөө нэг өөрийн цолмон үчийн гэлан жүжигийг найруулж бас жүжигтэй тоглож ирсэн шүү дээ. Тэ аавын дүрд тэ. Тийм. Сайн байна уу? 2023 оноос хойш сүүлийн 2 жил Хувцгуу гооцглон жүжигэнд галагийн дүр тоглосон. Батчир байна. Тэгээ намайг би болохоор нөгөө нэг ерөөсөө сонгон шалгуултанд бол оролцоогүй. Шууд орцсон. Чи бол энэ дүр тохиромжтой даваа оролцсон. Тэгэл яг сүүлийн 2 жил анх удаа л яг юм жүжигийн театрын урлагт оролцож байгаа. Hello, Микаэла. Ерөн сүүлийн хэдэн жилийн жүжигүүд ер нь бол юм хийсэн дээ. Баярлалаа. Микаэла хамгийн би хоёлаа баг зэрэг Queer театрт орж ирсэн байсан. Нөгөө Эвэхэ далавч дээр гол дүр тоглож явж байсан шүү дээ. Тэнчнээс хойш л юм байж байгаа. Тэгээ бас нэг жүжигийн найруулагчаар би ирээдүйд баймаар жүжигийн. Тийм, хоёр дахь тавилтан дээр нь найруулж хийжсэн. Тэгээ тэрнээс ч баг жил болгон оролцсон шүү дээ. За сайн байцгаана уу? Би Амралингуу жүжигийн ихч төвшингийн дүр тоглосон Азураа байна. Тэгээд Queer театрт болохоор волонтер гэж анх ирээд тэгээ волонтер хийж явах явцдаа сонгон шалралт болж байгаа гэж ягаад дуулаад тэгээд ирээд сонгон шалралт өгөөд ер нь бол орсон. Тэгээд 2 өдрийн хугацаанд төвшигчийн дүрийг гүйцэтгэхээс гадна бас мейкап харьцаж ажилласан байгаа. Найс наа талаар чинь идэвхтэй дэлгэрч дараа нь асуунаа. Тэгээ за би өөрөө танилцуулаагүй. Сайн байцгаана уу? За намайг Марл гэдэг. Тэгээд Queer театрт ер нь бол LGBT төвд волонтероор 17 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд кино жүжигний зохиолч мэргэжилтэй. Тэгээд юу яас? Queer театрт болохоор 2020 онд дурсан чадгасан цас нэртэй жүжигээр кино зохиолч найруулагчаар ажиллаад 2 жил тавигдаад тэгээ тэрний дараа жилд нь Хормын урлаг гэж жүжигийн бас зохиолч найруулагчаар ажиллаж исэн. Тэгээ одоо бод LGBT төвд архивын төслийн менежерээр ажиллаж байгаа. Бас Queer театрын зохион байгуулалтанд оролцож явж байгаа. Баярлалаа. Queer театрыг сайн дураар ажиллаж исэн сэтгэлдлүүдээс хуваалцаж анх орохдоо санаа зовж исэн үү, сандарч исэн үү? Ер нь яг тэр моментод яг юу болов те? Манай волонтерууд чинь бүтэн сар жүжигээ бэлдээд тэгээд ингээ орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хугацаанд ер нь сэтгэл хэрэг юу болж ив? Тэр талаараа ярил. Анх яг энэ жил яг волонтер болж
queer театрт орж ирж байсан. Тэгээд яг жүжигэн бэлтгэл эхний өдөр бол бүр амар сандарч байсан. Тэгээд ядж хахад манай гол дүрийн нөгөө Равены дүр тоглосон дараа ихч бүр ингээ харцаараа намайг хайлгаад. Тэгээд эхэндээ амар сандарч байсан. Ингээд дандаа танихгүй хүмүүстэй хамт тоглоно нэг жүжиг тоглоно гэдэг чийсэн болохоор их сандарч байсан. Тэгээд яг танилцаад, уулзаад ингээд жүжигэн бэлтгэлээ хийгээд ихсэн чинь амар тийм гоё нээлттэй, хөгжилтэй хүмүүс. Тэгээд их тийм айгүй халуун дотн асан болохоор миний сандрал яг тэр ихний өдөр жүжигэн бэлтгэл дуусгаад ингээд бүгдээрээ арилал маргаашаас нь эхлээд бүгдээрээ амар гоё тийм чөлөөтэй болж эхэлсэн болохоор нэг тийм айхтар сандарсан зүйл бол хайсан зүйл бол надад их байгаагүй. Равенс тоглосон Дарья болохоор яг юу шүү дээ. Бас адилхан найруулагчаар ажилласан шүү дээ. Тийм 2 жил яг тоглоход нь найруулагчаар ажиллаад тэгээ энэ жил нь 24 онд өөрөө гол дүрдэн тоглоо. Танай жүжиг чинь ер нь зохиолын хувьд яриач. Танай жүжиг ямар жүжиг вэ? Манай бас одоо тий сонсогчд маань бас зарим нь үзээгүй байгаа. Тэгэхээр жүжигийн талаар ер нь дүрийн талаар бас яриач. Манай жүжиг болохоор ингээд 17 дугаар зууны үед юу яаж байгаа? Нэг нэгэндээ хайрлаж дурлаж байгаа лесбиан хосын талаар гардаг. Тэгээд би болохоор яг үйлчлэгч нь болж очиод тэгээд гэрийнхаа эцэгтэй дурлаад бит хоёрын романс явж байгаагаар манай жүжиг ер нь үргэлжилдэг. Данч төгсгөл нь жоохон гонигтэй. Та нөрхөө алдаг гэсэн үнэн үү? Оо харин тийм ээ. Нөгөө харихын төлөө бол юу ч бол хийн шүү дээ. За үсгийн дүр. За миний хувьд болохоор хамгийн анх queer театрт эргэж ирсэн хүү нэг хөдөөнөөс гадаадд сурж агаад найз залуутай болоод хүрээд ирдэг. Тэр дүр дээр ирж сонгон шалгаруулалтанд орох гээд ирсэн чинь шууд автоматар дүрд ороод тэр үедээ болохоор яг тэр жил болохоор оролцох боломжгүй болоод явж исэн. Тэр үед хамгийн анх удаа яг нөгөө LGBT төвийнхөө үйл ажиллагаанд оролцож ирсэн болохоор амар сандралтай байсан. Нилээн сандарч исэн. Тэгээд гэтээ цаанаа нэг тийм гоё дотн мэдрэмж төрж исэн л да. За тэгээд тэрний дараа болохоор хувцгуугаа үзэсгэлэн жүжигийн найруулагчаар ажиллахаараар төвдө буцаж иргэн ирэлт гэж comeback хийж ирсэн. Тэгээд тэр үед өөрийнхөө жүжиг тохирох яг найруулагчийн хувьд жүжигчдээ сонгон шалгаруулж авах нь миний ажил байсан. Тэгээд их л дурсамж одоо ингээ бодохоор муухай зүйл юусэн надад байдгүй. Эргээд ингээ бодоход яг найруулагчаар ажиллаж исэн жилийн хугацаанд тэгээд өөрөө жүжигчнээр ажилласан жилийн хугацаанд ч гэсэндээ надад муухай дурсамж байдаггүй. Энэ жилийн өнгөрдөг жилийн 2024 оны queer театрт хувцгуугаа үзэсгэлэн жүжигийн гол дүрд тоглох үйл явц бол надад маш сонирхолтой байсан, амар том туршлага болсон. Би өөрийгөө их сорьсон гэх юм уу? Яагаад вэ гэх юм бол миний яг дүрийн хувьд тайчигчийн дүр байсан. Тайчигчийн дүрийг судлах, тэр хүний амьдралаар амьдрах, тэр яг энэ дүр дээр тоглоно гэж шийдэж эхлээд яг жүжиг тавигдаж дуустал яг өсөх ирээдүгийн амьдралаар амьдарч өсөх ирээдүг гэдэг хүн яг юу мэдэрдэг бол, юу боддог бол, юу сэтгэдэг бол энэ хүний дотоод ертөнцийн ямар бол гэж өөрийнхөө фантазиар зохион бүтээж тэр хүнийг ингээд амьлуулах боломж олдсон. Тэгээд их ядарсан, маш их ядарсан, маш их энерги зарцуулдаг дүр байсан учраас маш их ядарсан. Тэгээд манай баг хамт олон манай галагийн дүр тоглосон Киза маань, манай нөгөө гол дүр Баатра маань намайг ингээд маш их тортож, маш их ингэж хайрлаад ингээд ер нь бусад жүжигийн багийнхан ч гэсэндээ намайг маш их хайрладаг байсан болохоор би ингээд юм queer театрынхаа хайрын дунд бөмбөрсөөр байгаа л жүжигийн амжилттай дуусгасан гэдэг. Nice. За тэгвэл Кизагийн үед нөгөө эсрэг дүр тоглох юм үнээр олддгоо. Тэгэл хүчээр орсон. Гэтэ ямар ч байсан яг нэг өөрийнхөө хувьд нэг юм шин чаленж гэх юм уу. Нэг юм огт хийж үзээгүй, чадахгүй гэж хийж бодож исэн нэр зүйлээ ингээд яг зориглоод хийгээд тэгээд хүмүүс бас амар хүрсэн. Сүүлдэнд ингээд жүжиг үзсэн хүмүүсийн сэтгэл бол яха байр авъя. Байр аваад өгч гэдэг ч юм уу тэг нэг эсвэл одоо юу гэдэг намайг амар үзий хатал харж мараал тэгмүүтэй чист муу залуу
гэдэг ч юм уу. Яг нэг юм нөгөө нэг амьдрал дээр яг нэг юм боддоор яг тийм мэдрэмж өгсөн болов гэж бодсон л доо. Тий, тэгэл за би ч гайгүй жүжиглээд байгаа байх шүү дээ гэж бодох ч юм уу тий. Тэгээд өөр дүрд бол амар сорих хүсэлтэй байгаа. Тий. Энэ жилийн Queer театрт гэсэн үг үү? Тий. Ерөнхийдөө амар тийм амар гоё санагдсан театрын урлаг. Аюу тийм одоо нөгөө тасралтгүй ингээл жүжиглээл тэгэл зэрэгтлээ ингээл хараал дүртээ сайн оруулах. Тэр үйл явц нь өөрөө амар удаан бэлтдэг шүү дээ. Тэгэл бөөндөө яг нэг бүтээлийг амар гоё болгох гол амьлуулах гал бөөндөө хичээгээл өглөө өдөр шүнгүү тэгэл амар олон хоног нойртой нойргүй болтоолгүй. Тэгээд хичээж байгаа ингээд олон хүн баг хамт олон болж ажиллах. Тэгээ нэг зүйлийн ард гарах бол амар тийм гоё мэдрэмжлээ. За Мигагийн 19 оноос хойш чинь ерөөхдөө тэр чигтээ хөвчлэн 10 жилийг оюутан ангийн үеэр ингээд болдог байхгүй. Тэнгүүд угаасаа яг ингээд стресс жаад яг тэр жилийн яг хамгийн гоё яг юм гоё хайлайт хэсэг нь яг Queer театрын үеэр яг Pride үеэр гэдэг. ер нь жүжиг бас яг найруулад тэгээд өөрөө тоглож явах. Одоо ингээ яг ялгаа ч юм уу хэцүү зүйлүүд нь юу вэ? Яг жүжиглэнгүүд болонгууд яг ингээд тайзны юмн дээр нэг юмар боддгоо юм байлээ. Яг найруулгууд болонгууд хонь байх нэг юм хум ширээ сандал яасан тайзны тасалт тэдэр нь амар үзэтэй байсан. Зүгээр жүжиглэхэд бол яг тэгэл сайхан болж штэ. За хазар үг. Миний хувьд гэх юм бол би ч анх нэг Pride-ийг нэг волонтер авч эхлэхээс өмнө Drag Race болоод тэн дээр ер нь мейкап хийгээд төвийнхэн дээр нь жоохон татан болсон гэх юм уу? Таньдаг болсон. Тэрнээс өмнө яг нөгөө төвөөс зохиож байгаа ивент кино минут дээр л ирдэг шээ. Тэгээд Drag Race үеэр мейкап хийж ерөнхийдөө л нэлээд их дагаж явсан. Play time-аар бас дагаж явсан. Тэгэл ирээ шууд Pride волонтер болно гээл. Тэгээ би жоо наах Элизабетийн дөр намайг эхлээд сонгож шалралтанд оргоо. Тэгээ орсон чинь намайг юу хөлээ амар ширүүн жилүүн үлээ чи биш. Тэгээд дараа житгсэн юм. Тэгэл за тэгээ волонтер хийгээл явж идэв гэж сууж чи харгил тэмдэс чи найшртай гэл манай жүжиг зохиолч ярил яасан гэдэгс чи нэг ихчийн дөрвийн чи болчих заяа болтохгүй тэгээд яадаг ихчээс амар ааш муутай гэж. За гэвэл орсон. Тэгээд бэлтгэлийн үеэр бол үнэхээр амар ааш муутай гэдэг нь л мэдгдсэн. Тэг хүмүүс намайг чамтай амар адилхан гэдээс би өөрөө тийм ааш муутай гэж юу нь боддгоо л дээ. Тэг бэлтгэл нэг сарын хугацаанд бэлтгэд бол ер нь айгүй гоё исэн. Тэгэл өглөө сарэл энд. Орой тэгэл гэрлэг аргатай эндээс гараад явдаг. Тэгэл яг тэгэл баг өдөр болгоол энд өнжөөл тэгэл бэлтгэлийн үеэр хоолоо хүлээгээл. Өнөөдөр хэдүүлээ хаанаас хоол идэх вэ? Хоолоо бараг бодож бэлтгэлээ хийж мэгээд. Тэгээ ер нь бол айгүй дулаахан дотн санагдчихсэн. Сандрал мандрал гэх зүйл бол яг Pride хэлээд нөгөө Queer театрын бэлтгэл хэлээд бол харьцангуй гайгүйсэн. Өмнө нэг мэддэг хүмүүс байсан болохоор юм харьцангуй. Тийм болохоор сандрал бол гайгүй. Гэтэ ер нь жоох ингэж дасах гэж явах удсан. Тэгээд энэ хүн юу хэлж ил яадаг юм болоо гэх нэг тиймэрхүү юм бол бас санаа зовлон байсан. Бусдаар бол ер нь бол энэ жилийн хамгийн гоё зүйл нь бол өмнөх жилийн 4 оны хамгийн гоё зүйл бол Pride болсон. Тэгээ бүр 2 өдөр жүжиг тавигдахад хажуугаар нь баг баахан мейкап хийж байгаа шүү дээ. Тийм бүх үеийн мейкап. Яг тэр үед юу болсон? Тэр үед үнэхээр амар байсан. Би гоо Азра гэдэг нэрэнд амар дуртай байхгүй. Тэр үеэр үнэхээр үзсэн. Тал талаас Азра миний хамрыг өндөрлөд. Миний оруулаг бодоод миний хөмсгийг ажилладаг билгүй. За хийж байгаа. Тэгэл нэгнийх нь мейкапыг дуусуугүй араас нь 2 хүн ингэ суудсан байдаг. Яа чи сая суудсан мэддэг гэсчихгүй энийг янзлаадах та. Миний энэ нөгөө дарагдахгүй байна гэл. Тэгээ тэр өөр нь бол миний 2 гар хоёлаа ингэж будаг ингэ төрхсээр өгрийг ирэн болчихсон. Баахан крем тэгснэ ингэ баахан контур модер гэдэг ерөнхийдөө амар их юм болчихсон. Тэгээ дараа их чинь нөгөө нуруунд дээр нэг хөвөрцөн тийм будаг хийгээд тэрийг хийх гэж бас баахан будаг гаран дээрээ хойлж юм байлаа.
баг гараа угаах замгүй л явчихсан да. Мегад 2 жиг ихтүүсийн дүрд тоглосон шүү дээ. Энэ хүн амьдрал дээр ч муухай штэ. Яах вэ би гэрээсээ хүч юм уу? Би ч юм болохоор сайхан зохиолч найруулагч болохоор хэзээс нөгөө тайзан дээр гарах дээр бол нөгөө сандардгоо. Тэгээд бар сүүлийн өдөр бол угаасаа тэгэл аль хэдийн юм болгож байгаа юм чи би бодож гिचэртэй болохоор. За ер нь бол та нар тайзан дээр гарна шүү. Одоо хамаагүй. Тэгээ одоо надад та нар хамаагүй. Тэгэл яг яадаг ус. Тийм болохоор яг жүжигчтэй бас яг тохой сандрал бол амар сонирхолтой санагдчихлаа юм л да. Яг тайзан дээр гарах мөч юм ямар шиг байсан бэ? Яг тайзан дээр гарах мөч эхний өдөр бол би бүр амар сандралтай байсан. Тэгэл яг манай жүжиг бусад 2 жүжигээ бодвол хамгийн ихэнд нь тавигдах байсан. Тэгэл хүмүүс орж ирээд суудсан. Би бүр ингээд цаанаас хүмүүсийг харчаал бүр амар сандрал манай жүжиг эхлэх гээл. Тэгэл яг манай генерал бит хоёрын үзэгдлээр жүжиг эхэлдэг болохоор бүр амар сандрал гар мар чичрээл хүмүүсээ бүр ингээд нуруугаа зохиолж мөхөллөл эхний өдөр бол амар сандралтай байсан. 2 дахь өдөр бол заа өчигдрийг тавцсан юм чи өнөөдөр ч гэсэн чадна гэл. Яг 2 дахь өдрөө бодлоод яг эхнийхээс хамаагүй бага сандралтай, хамаагүй тайвширсан. Тэгэл нэг айхтар сандарч мандрахгүй. Гэхдээ ингээд баг зэрэг догтлол сандраал тэгэл яг амар гоо хүмүүсийн нөгөө нэг юг амар хүлээгээд идэм бэлээ. Яг үзэгдэл юм дээр реакшнийг амар хүлээгээд идэм бэлээ. Тэгэл алуун болоод ташингууд нь цаанаасаа огшаал. Тэгэл эхний өдрийг тэгээд яг анх удаа тэгэж тайзан дээр гарч утсан болохоор жүжигчнэр гарч утсан болохоор эхний өдөр бол нэлээд сандралтай байсан. Тэгээ 2 дахь өдөр бол нэлээд тайвширсан. За одоо би өчигдрийг тавцсан юм чи өнөөдрийг ч гэсэн чадна. Угаасаа одоо би ална гэж гарч ирсэн. Нэг айхтар 2 дахь өдрөө бол айхтар сандарсан юм бол нэг байгаагүй. Амар тайван ер нь айгуу дурсамжтай байсан. Тэгээ миний хувьд болохоор queer театрын бэлтгэлийн үеэр би нэг жоохон зовлгүй явдлаар ташааныхаа ясыг цуулчихсан байсан. Тэгээд миний дүр маань өөрөө тайчгчийн дүр. Тэ манай жүжиг миний тайзан дээр тайчих үзүүлбэр үзүүлж байгаагаар эхэлдэг. Тэгээд яг энэ үед бол бэлтгэлийн яг жүжиг бэлтгэж явах хугацаанд надад нөгөө нэг ташаа цувралттай нэлээд өвчтэй байсан болохоор бүжиг бэлтгэх хугацаа боломж бол маш хомс байж байгаад тэгээд тайзан дээр шууд шахуу бараг анх удаа тэгэж бүжиглсэн болохоор маш их энерги зарцуулаад тэгээд дараа нь ингээд жүжигийнхаа бичлэгийг үтсэн чинь миний ингээд тайзан дээрээс ингээд тусч байгаа бараг хөлс болгон харагдах үс хэмжээнд амар их тэгээ хичээгээд амар их сандарсан байсан юм лээ. Тэгээ одоо ингээд бодохоор амар хөвгчлөлтэй яг тэр үеийнхэн бүх юмыг амар хайрладаг. За гэзэг Стритүрд тоглоод 23 оны нөгөө ихний жүжигийнхаа юм угаасаа амар нөгөө хангалттай бэлдэж чадаагүй яг үл амар урт. Тэгээд ингээд бид ингээд бүр зохиолосоо ингээд хасаал танаал тэгэл ингээд аль болох багасгсан мөртлөө цаг гарны урт тэгэл сцен ихтэй. Тэгэд анх яг гарахад бол мэдээж угаасаа амар сандарна. Тэгэл яг зөвхөн сүүлд нь яг ингээд нөгөө хэлсэн байхгүй надаа. Би нөгөө өмнөх жүжигийнх нь яг юм жижигхэн ороод гардаг нэг юм тэр хэсэгт нь ороод ингээд гарцсан. Би нөгөө нэг миний жүжигэн дээр гис гэж сууж гараад яваад өгсөн чинь зүгээр ингээд пабд нэг юм үйлчлэгч болоод ороод гардаг. Тэгээ сүүлд нь яг хэлсэн байхгүй. Чамаа ингээд л ажлын цаг дээр өдөр шиг нөгөө юм уншаал амар бэлдээл байгалаа ингээл за одоо яах нүг гэж харъя гэсэн чинь сууж байгаа гараа явчихаар амар уур хүрсэн. Тэгээд яг нөгөө нэг манай жүжиг яг эхлээд миний яг тэр нөгөө гол жүжиглэлтийн хэсэг маань ирлэгөөд за гэд. Тэгээд амар жүжиглсэн лаг байсан гэл тэгэл хүмүүсээс тийг сонсох нь бас амар тийм гоё их юм билий. Яг нэг зовсны эцэст жаргадагдаг шиг л дээ. Тэр нь л ер нь бол баг хамгийн гоё мэдрэмж юм байна. Хоёр жүжигэн дээр ээлжлээ гарч юм уу амар хөвгөлтэй байсан. Шил өмнө жилийнхтэй би нэг зүгээр найзлагын төвд тоглолдог байхгүй юу? Тийм шүү дээ. Токсик болоод. Гэсэн чи дараачихын тавигдах жүжигэн дээр нь бол трансинг битал гараад ирж байгаа юм байна. Тэнгүүт хүмүүс ч нөө токсик нөхөрч явсаар трансинг битал болчиход байна. Нөө мэдж байгаа гэдэг дүр үстэй.
Тэгснэ энэ жилийнх дээр болонгууд яг бас хувцсгүйгоо цэглэнгийнх нь өмнө нь яг манай жижиг байгаа байхгүй юу? Тэнгүүт ингээд 10 жилээ төгсөж байгаа гор гарч байгаа шүү дээ. Тэгээд яж бас трансгибтэй тийм тухай. Тэгвэл хувцсгүйгоо цэглэн дээр бас яг ингээд трансгибтэй болоод ингээд зөөгч байгаа. Хүмүүс тэр реакшн бангасан. Тэр өдөө бүр баг найт клубын зөөгч баг болсон байдаг үстэй тий. Стрипийн зүгч. Тэр стримийн зөөгч. Би бол сандрал харьцангуй гайгүй байсан байхгүй юу? Тэгээ маань жүжигч яг энэ дүү хоцорж орж ирэл би ч амар загинж магнаа хажид ирж байгаа. Бараг сургуульч нүүц юм уу шахах юм яриад амар аашилж эхлээл. Тэгээ иргэд бол сандрал харьцангуй гайгүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь миний яг уйлдаг син бидэг байхгүй юу? Эхний өдөр бол би амар ингээд хичээгээд бүр үнэхээр аимшигтай их ойлсон. Тэгээд тайзан дээр гарснараа сандрах биш уйлаад би салганаа тайзны хон чичрээд тэгэж амар сандарсан. Хоёр дахь өдөр бол бас гайвс. Би нэг бас нэг хичээн дүүртэй орчих гол өсгийтэй хотл мотл амар өмсцөө. Тог гэл. Тэгээ нэг хойно тайзны засал дээр би гэл баг бүх юм зөөгөө гэж байгаа байхгүй. Тэгээ миний өсгийтэй хотлыг амар сонсогдсон байлээ. Так. Наашаа зашээ гүүгээд яжгаар тэн дээр зүгээр алхахгүй яарад гүүгээ. Тий сандрал бол харьцангуй байгаа байсан. Өндөр эхний өдөр ойлгоход бол амар зүрх салганаад амар чичирсэн. Тэгээ чичирчээд хойно сууж ирсэйг утсан дээр шууд мэдээлэлээр нэг таньдаг хүмүүсийн намаа стори гэдэг. Тэсээ шарус босч ийн гэд. Тэгээ бас салгангаа тэрийг ингээд баярлаа гэж стори тагиш ирэлж мэглээ. Тэгээ ер нь бол тэгээ уйлснаас л болж сандарс. Бусдаар бол бас арай гайвсан. Сэтгэл хөдлөлснээр та яг тайзан дээр гараад одоо таньдаг хүмүүс нь үзээд сэтгэлийг хэлсэн байгаа шүү тий. Тэр гоё сэтгэлүүдээс юу гэж сонсож байв. Манай жижиг дээр болохоор ингээ 2 өдөр манай найзууд амар яа зарим нь бүр ингээ 2 өдөр хоёулын дээр нь ирж утсан байсан. Тэгээд эхний өдөр ер нь яг жижиг дуусны дараа ингээд яа чи яста дарын ихчиг өртөө оруулцдаг азтай хөх юм аа гэдэг. Нэгснээр чи модо дарын ихчиг яста одоо үнстэй би бүр ингээ найзуудтай цагнуулаад тэгээд ер нь амар гоё байсан. Чиний хувц ингээд амар гоё харагдчихсан. Ер нь айгүй их магтаал сонссон болохоор тэрэндээ амар урамштай юм байлээ. Тэгээд манай ингээд сайн найзууд явчаад чи одоо дарын хичээг өөртөө оруулчаад дарын хичээг олоод үзчих ясаа азтай хөхөн би чи юу давраад байгаа гэж үгүй. Тэгээ манай нэг найз бас ингээд дарын хичээг бас крашлдаг гэдэг. Чи модо яхаараа миний крашиг өөртөө оруулдаг гэмээр загнуулчихсан. Тэгээ айгүй сонирхолтой амар гоё юм лээ. Тэгэл яг жүжиг эхлэхийн өмнө бүр ингээд манай найзууд амар ирчээл надруу ингээд чатчаал за жүжигт нь амжилт төсөө чи ингээд амар гоё яга юу яж байгаа шүү гэл амар дэмжээл. Тэгэл тэрэнд нь ингээд амар урамшаал амар ихтэлтэй болчтой юм лээ. Тэгээд 2 өдөр ирж үзээл манай зарим найзууд 2 өдөр ирж үзээл тэгэл чи өстө өчигдрийнхоосоо гоё ялаа гэл амар гоёсэн. Тэгэл хүмүүс ч юм бүр сүултээ ингээд жүжиг дуусаа Pride дуусаад бүр ингээд 2-3 сар болсон байхад хүртэл намайг Элизабет гэдэг яг дүрийн нэрээр мандуудаад Элизабет гэл тэгэл яг чи одоо жүжиг дүртэйгээ амар адилхан хүн биш дээ амар их тиймэрхүү юм сонсчихсан. Чи одоо л дүрээсээ гараагүй юм уу гэж тиймэрхүү юм мэдээ сонсчихсан. Нэглээ урмын үг мэдлээ их сонссон. Айгуу гоё яасан шүү. Би болохоор ерөнхий адилхан нэлээд их магтаал сонссон. Ингээд сайн байлаа, үнэхээр сайн байлаа. Маш их ойлууллаа гэдэг үг амар их сонссон. Ингээд ярьж байгааг чинь сонсоод зүгээр ингээд тайзан дээр бараг зогсож байгааг чинь хараад ойлаад байлаа гэдэг үг амар их сонссон. Тэгээд яг одоо ингээд хамгийн их сэтгэлд хоногшсон үг гэх юм бол би тайзан дээр нөө хувцас тайлдаг. Тэгээд тэрний дараа манай нөө 10 жилийн найзууд маань ирж үзсэн. Тэгээ манай 10 жилийн найзууд пүү найз чи ямар амар секси юм бэ гэдэг үг сонссон. Одоо чихэн сонсогдож байна. Энэ нь хамгийн их гоё байсан. Тэгээд хүн болгон надаас үнэхээр сайн байлаа. Үнэхээр ингээд зүрх рүү орохоор гоё зүйлсийг ингээд хэлж амьлуулж ингээд queer театр үзсэндээ харамсахааргүй гоё байлгаж өглөө баярлаа гэдэг үгдүүдийг би их сонссон. Тэгээ ер нь бол амар мундаг юм байна гэсэн юунууд сонссон. Тэгээд
мөнгөтэй хам байгаа би. Хоёлоо их юм тэр. Тэргөө юунуудаас их сонссон. Ер нь үзэн ядтал нь тоглоно гэдэг чинь их сайн жүжиглэсний хэлбэр шүү дээ. Тийм тэгээд нэгдэх одоо тавигдсанаас илүү хоёр дахь дээр бүр нөгөө бид нэр гол дүрийн хоёр хүнээс бусд нь яг өмнөх жилийнх нь тоглосон баггүй. Тэгээд хоёр дахь тавьж байгаа яг энэ ерхий юм багаараа болохоор илүү амар сайн бэлдсэн. Маш сайн бэлдсэн, аюу их давтсан. Тэгээд илүү амар татартай амар тэгж бүр яг бүгдээрээ маш сайн дүртэй орж илүү бүр амар тийм хурц характер гарах тийм одоо найруулагчийн одоо багийн юу бас байсан. Тэгээд намайг бүр бодож аль эсвэл өгөө нэр бодож аль юм аа л бид нар тэрэн дээрээ бүр талцаад бүр тэгэл нэг мим явсан байгаа. Би нэг юм одоо хотго барьж ингэж сүртүүлдэг тийм хэсэг нэмсэн баггүй юу сүлт үйл төгөлтөр. Тэгээд тэрэн дээр нэг хөвчлөлтэй болсон одоо харуул бүр татаж байна. Тэгэл яг нэг одоо яг бодглохоор бүр ингээд амар дурсамжтай нэг тийм үе байдаг байхгүй бүр жинхэнэ яг л хайлайт. Сүлт нээр сандгийн байлээ. Хилдэн штэ. Гоё хэлсэн байна. Сүүлд тавсан амарлангуу гэхээр манай 10 жилийн ингээ үзчихээ. Чи юу өөрөө амьдралаар зохиол бий болгосон юм ухааны нэр. Нэг тийм сонс. Миний хамгийн их сонссон үг бол ямар ааш муутай хичвэ, ямар амар хичвэ л гэдэг өгнүүдээр бол айгүй их сонссон. Тэгээ маа найзууд би нөгөө нэг Михаилыг алгадчихж байгаа хэсэг байдаг байхгүй. Өөр хоёр дараалж алгадаг. Тэгээ чи дүүгээ бага алгадарэ гэдэг намайг. Би заа. Тэгээ миний дөрөв хүмүүс их тийм ойлгосон ч гэсэн зарим нь ойлгоогүй биш үлээ нэг сайн талын дүр ч юм уу, муу талын дүр ч юм уу ихлээл дүүгээ хөөж мөгөөл тэгснээр гээд өөлж мөйлаал. Тэгснээр мэдөө наашир гэж мэг. Нэг амар тийм яг гадаг нь мэдчихдэггүй. Тэгээд яг тэр уйлдаг эхний өдрийн уйлдаг хэсгээр жүжиг дуусгач би 0 орох гээд гараа явжсэн салгалтсан тэр чигтэйгээр чичрээд тэгээд курс хэдрэг дууссан байхгүй. Тэгээд гараа явжсэн чинь миний таньдаг дүү би тэр ингээ би ч 3 жил байлаагүй чамааг үзээд амар уйллаа. Чи намайг өөлүүллээ гэж баг намайг хэрэг тунгааж байгаа. Хүн өөлүүллээ гэж би. Тэгээд тэр нь намайг амар би ч ерөөс өмнө тийм жүжиг мүжиг тийм театр материал бот юм ерөөс юу ч хийж байгаагүй. Анхудаа ингээд тайзнаар гараад үжилжсэн. Тэг хүмүүс анхудаа гэхэд айгүй мундаг байлаа гэх тэр нь амар сэтгэлд хүрж исэн. Тэг чиний уйлж байгааг хараад дагаж их уйлсан гэдэг үг бас яг муухай ч гэсэн надад л амар гоё санагдсан. Тий ааш муутай гэдэг үгийг л айгүй сонссон даа. Та бүгдээрээ жүжигс яг тоглосноо би зөв нэг юм асуумар л. Яг жүжигийн дараа хүртэл одоо хүртэл нэг одоо цээжсэн нэг өгнүүд идэг штэ. Дүрий чинь. Тэр өгнүүдээ та нэг хэлээч. Би нэг хамгийн сүлтэй ч байхгүй. За тийм хамгийн сүл. За. Элизабет. Яг нөгөө нэг хамгийн ойр орж ирж байгаа нэг сонгон шалгаруулалт өгтөө уучсан тэр хэсэг амар орж ирдэг байхгүй юу? Аргаж хүрээсэн хоолойг архиар зөвлөх нь эзэгтэй бид их муу шүү дээ. Би тань сайхан цайбал гэж үгүй. Гинэс. Нөгөө нэг сахиусан тэнгэрийн нэрийг ч зугаагүй гэдэг. Би ч муу юм аа. Сахиусан тэнгэрийн нэрийг ч зугаагүй. Тэр бүр амар корни гэсэн. Миний хот ер нь ихэнх нь тэгээд нэг байнгын загин жирдэг болохоор амар их тексттэй. Би текстийг цэжлээгүй гэдэг ер нь үйлсээ загнуулсан, харилцаас загнуулсан. Тэгээд санаж байгаа нэг юм бол юу лээ нөө яг ихний син дээр Микаэла оройд жарж ирээд нэг үг хэлдэг. Тийг сайн санахгүй л юм. Тэрийг л амар санав. Цагид болж байгаа мэдчихэв үү? Биш. Цагид ихтэй юу гэдэл тамиг. Тэрний дараа явчихсан нэг тэр үг л хүмүүс амар давтж хилээдсэн дараа надаа маань эзэд.
тэрийг амар нэг төрсөн өдөр минь стори дээр бичиж би реакцээр санддаг бай. Яг дондор санаад байгаа за тэгээд. За дөөсөр очлоо да. Хайраа. Чи намайг яаж харилсан гэж. Чи бид хоёр анх танилцахад чи миний үйлчлүүлэгч байсан. Тийм байхад чи бид хоёрт бие биенээ хайрлах боломж байгаа гэж үү? Намаа нэг ч удаа хайрлаагүй гэж юу? Чиний төлөө хийсэн зүйл зөндөө би. Чамайг сургуульд хүртэл сургасан. Чамд би бүх зүйлийг өгсөн. Тийм байхад чи намайг хайрлахгүй гэж юу? За тэгвэл яг бүр бэлтгэл хийж явах үеийн гой дурсамжтай. Одоо л тэр нэг ийм явдал нэг надаас гардггүй ч гэдэг юм уу те байн бодогдоод идэг гэдэг. Яг хоёулаа. За сонсцоо яа. Манай бэлтгэл хийж явах ер нь амар дурсамжтай зүйл айгүй их байсан. Тэгээд манайхан ч яг тайзны бэлтгэл 2 хоног явахаас өмнөхөн яг 2 л удаа төв дээр ингээд бэлтгэл хийж авах үедээ ширээгээ яг төв дээр тайзаа тасаад бэлтэж эхэлсэн байхгүй юу. Тэрнээс өмнө дандаа уншлах гэдэг байсан. Тэгэл яг бэлтгэл дуусаад уншлах дуусаад ингээ хоолндоо ороход ингээд айликс бүр та нар босчгол дагууж юм босоо бэлтчихэлтэй гээд тэгээ бүр үсээ хүртэл дуудаад үсээ чи ирээд нэг хараад өгөөч тхөө тэгээд босоод бэлтчихэлтэй гуйж ийн хэд хоног ягаад тэрс нэг болж байсан. Тэрнээс гадна ингээд манай жүжигчин нөгөө нэг Равена, Элизабет хоёр нь хоёулаа үхээд дуустдаг. Би цааслуулаад Равена миний араас амиа орлоод дуустдаг. Тэгсэн чинь жүжигийнхаа төгсгөлийн өөрчлөе гэх. Тэгээ яаж өөрчлөх вэ гэдгсэн чинь нөгөө нэг цагтаа генерал хоёр ингээ амьд үлдсэн байгаа. Эмчин өгцөн, Равена, Элизабет хоёр өгцөн. Тэгээ цагдаа генерал хоёр амьд үлдсэн. Одоо энэ хоёроо явуултал. Равена нь ингээд үхээл ингээ генерал нь Равена гэл уйлаад явгот ардаас нь цагдаа нь орж ирэл за өгсний ардаас уйлаад явахтай хайрт минь явъя гэх хөтлөөд гарна мөн тэгэж ярьж байгаа бүр хэд хоног тэгэж яриад тэгээд би бүр ингээд хөө эднэр чи одоо нэрээ ингээд жүжиг юм болох гэж байгаа юм хата гэж бодоод тэгэхэр чин жүжигийн ингээ утга санаа алдагдчих юм шүү гэд амар тэгэж ярьсан бүр хэд хоног тэрийг ингээ бодлох юм шиг баг бэлдэж мэлтэй тавьсан нөхөө тэр нь айгуу дурсамжтай байсан. Миний хувьд гэх юм бол хувцгойгоо үзэсгэлэнгийн жүжигийн өсгөөгийн дүр дээр яг жүжигчнэр явж байгаа үед бол манай жүжиг тэгэж голоороо маазрах юм амар бага байсан гэх юм уу. Яг ингээд бэлтгэлээ хийгээл бүгд ингээд хэл ярианы тасгал масгалаа хийгээл уруулаа маань халаагаал тэгэл шууд уншлагтаа ороод хөдөлгөөр бол хөдлөөл ингээд босоод ингэж явал тэгэл бэлтгэл тараал бидэд хоолн доорж мороод тэгээ нөө прайд болоод бүгд амар завгүй байдаг гэсэн болохоор тал тийшээгээ өөр хийх ёстой ажлууд руугаа яваад өгдөг. Зарим нь найралтуугаа явцдаг, зарим нь ингээд төмөнхөн ажлыг хийгээд төвдөө волонтерлаад үлддэг ч юм уу. Иймэрхүү байдаг байсан. Тэгээд яг ийм хувцгойгоо үзэсгэлэн жүжиг дээр хамгийн их санаанаас гардггүй зүйл гэх юм бол бид нар жүжигийн яг үеэр манай намайг 2 удаа хутгалдаг залуугийн манд төрсөн өдөр болдог. Тэгээд тэр өдрийн бэлтгэлээр бидэд мөнгөний хэлбэлээ торт авцсан. Тэгээд тортоо цонхны тавцан дээр нууцсан байсан баггүй. Цонхны тавцан дээр тавиад ингээд хөшгөө доошлуулсан нууцсан байсан юм. Тэгээд манай яг галаа маань ирээд жүжигээ бэлтээ гэдгийгсэн чинь жүжигээ бэлтгэхгүй сонин төвийн ажилтан болохоор ч юм уу төгөө цэвэрлээд идэг байхгүй юу? Энэ аваар чи тоос шороо янзлал ингээл хог мог түүгээл тэгжсэн юм цэвэрлж явж ийсэн нөх хөшгөө нээгээд ингээд тоортоо өөрөө харчдгийг. Тэр нь амар инээдтэй. Яг тэр үед бид нэр бүр яг татаж унтлаа нээж ийсэн. Тэгээд би яг нэг амарлангуй жүжигийн туслахны хариулагчаар ажиллаад ерөнхий баг бүх бэлтгэлээр нь хамт байсан. Тэгээд манай амарлангуй жүжигийнхэн болвол их татаадаг хамт олон байсан. Бэлтгэлээ хийгээд энэ маазраад энэ үг нэг юм гайхамшигтай. Тэгээд яг тэр үеийн хамгийн мартагдчихгүй юм гоё дурсамж гэх юм бол нэг жүжигийн амарлангуй жүжигийн захирлын төвд тоглолдог бүсгүй маань ингээд бид оройн групп чатан дээр ингээд чатлаад байж хахад би хувцгойгоо үзэсгэлэн болон амарлангуй жүжигийн бүх дөрүүдэд нь ингээд 4-4-8-8 мөрт шүлэг ингээд зохиож маазарч исэн баггүй яг тэр орой. Тэсэн чи яг тэр захирал бүсгүйн дүр тоглосон охин над руу нэг юм
шүлэг биччихсэн. Надад нэг юм 4 мөрс зориулж ирсэн. За. Үйлсээ найруулагчийн өшөглөлт үйлийн үрээр ирдэг билээ. Өгзгөө тайз руу харууллаа гэд өсрэлттэй живж унгаадаг билээ гэдэг ийм 4 мөрс ирж ирсэн. Тэгээд энэ үгээрээ би бас тийм амар хүн бол биш ч юм. Зүгээр яг хоо зэрэгтэл чиний бүксээр юу хийх юм бэ гэж жоохон загнаад нэг тийм юм болсон юм. Итгэж чинь. Тийм дурсамжтай үеуд гэх юм бол энэ хоёр үе их маш их бодогдлоо. Зөв. Тий нөгөө нэг торт олдог байх угаасаа айгу юу лээс л та. Тэгвэл би ингээд нөгөө зүсч өгч байхдаа нийт өгч байгаа унгаац тэргээд. Тий тэгээд нөгөө нэг бид ч бас нөгөө нэг амхандаа нөгөө сайжруулж байгаа болохоор ингээл илүү амар тийм креатив болох бол нөгөө Баатра анхаа хоёр найзууд хамт амьдэрдэг. Тэгээ одоо өсгөөд ингээд гэрт нэрээд хамт амьдэрч байдаг. Тэнгүүд анхаа нь болохоор өсгөөд нь амар дургу. Энд чи ингээд тайчгч мачгч наа чин шал хэрэггүй мэрэггүй гэдэг. Тэгээ нөгөө нэг тайчгч лээд шүү дээ. Тий. Тэгээд тэнгүүдээ би ингээд галаагийн дүр болохоор ингээд сүрдүүлээд буцаагаад ингээд өсгөөг өөр дээр ингээд ирүүлчихэж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд явчингууд нь нөгөө нэг Баатра анхаа хоёр ингээд хоорондоо муудалцаад тэгээ нөгөө зөх сценийг амар бэлдээд тэгээ байжгаад яг нөгөө нэг тайзан дээр тэр чимээр амар инээдтэй болол тоос. Тэгээд ямар ч гэсэн нөгөө нэг цохиулаад ингээ ундаг. Тэгээ тэрэн дээрээ ингээд мангар олон бэлтээд. Тэгэл тэр хэсгийг бидэд харж баахан шоолол. Бараг жигнэсээ нэг удаа цогчлоо яалаа тий. Яг жүжигийн тоглолт үеэр манай анхаа маань цохиулаад унахтаа сандал мөрөгцсөн байсан. Тэрийн дараа нь бичлэг дээрээс нь үтсэн. Тэр нь амар яг гоо чихэр ил боллоо байгаа ч юм. Тэгээд бэлтэж явах үе гэхээс л яг жүжигийн үеэр болсон юм амар швэгээд байна. Жишээл одоо би ирээдүйд баймаар энэ дээр сүүлд нэг ирээдүйдээ ингээд зангаа бэлгэлж өгдөг байхгүй юу? Тэгсэн чинь мань хэд зангаагаа орхицсан. Тэгээ хий юм ингээ хүзүүдэнд зүүж. Тэгснээр сандал гаргаж тавиагүй. Өө би сандлаа гэдэг гэсэн амар том бод ингээ чирж байгаа. Нөө нэг тэгснээр цоцорлоо цагаахгүй. Тэр нөө зэрэг цоосогдоод. Тэгснээр саяны амарлангууд төр болонгууд яг чихнээсээ бүдрээд уцаахгүй юу? Чихнээс ингээ уур uuсан болоод ингээ зөөлхөн шидсэн чинь амар хүчтэй байна. Нөгөөт нь өөдөөс амар чихийн юм зэрэг чихүү. Яана. Одоо алуулсан. Тэгээ нэг харахгүй болоод би нэг хойшоогоо гүгээд тайз руу алхаж голоор ирдэг байхгүй юу? Тэнгүүд хав харахгүй би ингээ уцаа яж захтаа болохгүй. Хойшоо гүйж байгаа бүдэрч байна. Хажууд ирсэн хүн наваа шоолоо. Тиймэрч үйл юм санаад байна. Зэн манай амирлангуйхан бол тэгэл бэлдэж явцдаа бэлтгэхээс илүү инээсээр байгаа юм таардаг гэсэн. Тэгээ хамгийн ихэн санаанд орж байгаа нь миний нэг тийм лайн хийсэн байхгүй юу? Дүүгээ өмөрөөд ингээд захирал багш хоёртой нэг хэлж байгаа байхгүй юу? Тэгснээ төшиг төгс биш сайн хүүхэд гэх тийм лайн хийсэн байхгүй юу? Аа би тэрийг уншихтаа хилээ харуулцлаа. Исэштэй хоолтой байлаа. Тэгс зүгээр дургуур энийг зүгээр төшиг төгс биш чам шиг бүс биш гэж хэлж байгаа. Тэр аяг л амар хөвчлөлтэй байсан. Тэгээд би нөгөө төшиг 2-3 удаа алгаддаг байхгүй дараалал. Эхлээд нэг алгаддаг. Дараа нь дахиад нэг алгадахаар нэг алгадалт нэмээд тэгээд бэлтжээ алгадaltaй гэ. Чи доороо ингээ алгаад тишээ тэгээ алгаж байгаа чимээ гараа шүүгээд. Тэгээд баруун гараараа ингээд ерөөд нөгөө царайгийн нөгөөч рүү аруулах гэдэг ингээд бэлтэж байгаа штэ. Ингээд баруун гараараа ингэсэн чинь манай амирлангуй нөгөө тишээ яваад. Тэгээ тэндээс болж амар удаа инээсэн. 10 минут инээсэн. Ялч юу баруунаас ингээд алгацсан чинь нөгөө тишээ газраа бариад ингээд унцсан. Бүгдээрээ гайх. Юу бэлтэж байгаа вэ? Тийм бэлтэж байгаа. Тэгээд гол нь ингээ унахтаа алгаач ташаагүй заяа. Ямар ч чимээ гараагүй зүгээр хацлаа бариад нөгөө тишээ ингээд. За. Тэгээ юу болчихоо. Сая яасан бэ? Тэр чинь алгаар биш хуруугаар ингээд байж байгаа. Юу цаасан. Тэгээд бүр эсрэг тал руу хацсан бариад. Тэрнээс гадна яг нэг хөөхөн юм бол байгаа. Бэлтгэлдээ би
Уйлт ихсээ бэлж чад ерөөс уйлж чадахгүйсэн байхгүй. Тэгээ яг нэг бэлтгэл дээр бүр амар уйлаад. Тэгэл уйлыг л доошоос өгсөн уйлж байгаа биш арч буудан дээр ингээд маань зохиолч харгил туслах яриулагч үлсээ. Тэгээ маань захирлын дүр тоглосон. Энэ гурав ингээд согтолтоо соцсон хооронд гурвал амар уйлсан. Тэр дүр зур бүр ерөөсөө мартагддаг. Яг энэ буудан дээр ингээд гурвал бүр ингээд үлсээ ингээд голтно. Харгил маань захирлаа ингээд үлсээ ингээд наалцаа ингээд гурвал бүр Гэтэл сочтой амар хөрхөөс. За энэ жилийн тэгвэл Queer Tata таад маань ер нь ямар үүрэг ролтой оролцъё гэж бодож байна. Манайч бас жүжигний зохиолын уралдаанд оролцсон байгаа. Та хэдээс энэ жил зохиолын найрлагч руу оръё гэж бас бодож байгаа ч юм уу. Ер нь яг энэ жилдээ яаж оролцъё гэж бодож байна. Би ер нь яг зохиолын шалгуулалтанд оролцъё гэж бодоод зохиолоо бичээд эхэлсэн байгаа. Гэтэ тэрийг яг амжилт дуусгах чадах нь уу гэдэг дээр бас нэлээд эргэлзээтэй байгаа. Тэгээ ер нь бол яг зохиолч найрлагчаар орж чадахгүй байсан ч гэсэн жүжигчнэр бол орноо шалгаруулалт өгөөд орноо ол гэж бодож байгаа да. За миний хувьд гэх юм бол би энэ жил бүгдийг хийнэ. Зохиолооч бичнэ, найруулагчаач хийн, жүжигчнээч тоглоно гэж бодож байгаа. Тэгээд яг ачаалтаах, яг тэр үе нь олон юмд ингээд орчхоор нэлээд ачаалттай байдаг болохоор яг өөрийнхөө ачаалтаах юма чадвараа бас бодоод байна. Тэгээд ямар ч байсан жүжигэн зохиол бичээд эхлүүлсэн байгаа. Тэгээд уралдаандаа явуулна. Тэгээд шалгаруул сайн лээ, шалгарахгүй бол тэрлээ гэж. Тэгээд үргэлжлүүлээд яг queer театртаа энэ жил Pride-ийн үеэр илүү түлхүү queer театртаа илүү их анхаарч, илүү их фокуслж, илүү ингээд одоо мэрэгжлийн төвшин рүү дахиад нэг алхмаар ойртуулъя, илүү их жүжигчтэйгээ хамтрая, илүү их ингээд зохиолын задаргаа ч юм уу те ингээд нэг тиймэрхүү юмудаа хийж ингэж ажиллая гэдэг бодолтой. За. Гэзээд энэ жил эрэг дүр тоглоё гэдэг байгаа тийм. Сайн сайхан эрэг дүр тоглохыг хүсчлээ л да. Тэгээд жохомхоо тэгээд нөгөө нэг шалгуулт малгуурлан тийцээ бол байх юм бол мэдхгүй тэгэл. Тухайн нөхцөл байдлаас л амар хамааралтай тэгэл болохгүй л тэгэл өөр модортой байсан хамаагүй гэж авсан. Мэдхгүй одоо тэгээд яах юм бэ? Тэгэл оролцоог бол хүсэж байгаа. Би энэ жил ч үдэгт орохгүй. Энэ жил кинод уралдаанд хараа орох гэж үзэж байгаа. Зохиол storyboard дээр бүгдийг нь бичсэн. Nice. Манай Микач нэрээ Цэгэр тэгрийн цаана кино наадмын өнгөрсөн жилийн 2 дугаар байранд орсон байгаа. За, азар би орно штэ орно. Тэгээд би зохиол бичиж гэж бодсон л доо. Зүгээр л бодсон. Тэгээ манай найз зохиол бичиж байгаа гэдэгс аахгүй. Тэгээ чи ингээд намайг амар нэг 9 төрлийн юм их боддог гэж дүгнээд гэх юм. Тэгээ надаас тусламж авах гэсэн. Ерөнхийдөө бол нэг тийм цус орогчийн үе юм үйтэй ч юм уу тийм цус орогчтой холбоотой нэг тиймэрхүү зохиол бичиж эхэлсэн байгаа гэсэн. Тэгээд намайг нэг цус орогчтой кино маань амар үздэг болохоор юм асууна гэсэн асуугаа болгоо. Тэгээд тэр найзынхаа тэр зохиол туслана. Тэгээд волонтераа хийн дүр олдвол тоглоно л гэж ер нь бодож байгаа. Тэгээд давхар ер нь мейкап хүн алдахгүй л гэж бодож байна. Мейкап бас барьж авна. За. Тэ. Ер нь бол яг зохиолын уралдаа яаж явагддаг вэ гэхэлэр тусдаа одоо манай info@lgbt center зэгэмэн одоо нэг мэйлэр зохиолоо хүлээж авч байгаа. Тэнгүүт манай нэг ажилтан бүх зохиолуудыг хүлээж аваад кодлоод нэрийг хасаад тэгээд 5 шүүгчтэй өгөх байгаа. Тэнгүүт хинээс хаанаас ямар зохиол ирж байгаа гэдгийг мэдгүйгээр шүүгч нар маань уншаад тэгээд дүнгээ тавиад 3 шилдэг зохиолоо гаргаад ирэх байгаа. Тийм процесстэй явагдаж байгаа. Тэнгүүтээ зохиол явагдсны дараа шилдэг зохиол гарсны дараа найрлагчийн сонгон шалгаруулалт явуулна. Тэгээд найрлагчийн сонгон шалгаруулсан 3 найрлагч маань болохоор ер нь бол цаашаа жүжигчтэйгээ сонгон шалгаруулалт руу ороод тэгээд хамгийн сүүлд нь Pride-аар жүжиг маань тавигддаг байгаа. Ийм процессор манай жүжиг Pride маань Queer театр маань явдаг байгаа шүү гэд.
Тэгээ одоо энэ жил queer театрт орж үзье, сорж үзье, өөрийгөө сорж үзье гэж бодож байгаа хүмүүстэй манай туршлагатай хүмүүсээсээ хэлэх үг байна уу, дайх үг байна уу гэж. Шинээр яг волонтер ч юм уу queer театрт рол хийх гэж бодож байгаа хүмүүс байгаа. Тэгээ ер нь бол санаа зовлтгүйгээр ер нь бол зоригтойгоор шууд ороод ирээрэй л гэж хэлье. Үнэхээр гоё хүмүүстэй, дулаан, тухтай орчинтой яг л гэртээ байгаа юм шиг л тиймэрхүү орчинтой, тиймэрхүү хүмүүстэй байдаг болохоор ерөөсөө санаа зовох зүйл бол огт байхгүй. Ер нь бол орсондоо үнэхээр харамсахгүй. Волонтер байсан ч гэсэн ерөнхийдөө бол бүх юмд л ингээл орж байгаа юм шиг л ерөөсөө л айгүй гоё байдаг. Тийм болохоор ялангуяа яг 8 сард яг цаг агаар ч гэсэн айгүй гоё байдаг. Тийм болохоор ер нь зуныг яг яаж өнгөрүүлэхээ мэдэхгүй бол волонтер ч юм уу queer театрт ороорой гэж зөвлөмөр байна. Ер нь бол орсондоо ерөөсөө харамсахгүй. Ер нь бол тухайн жилийн хайлайт ялцгүй болж үлддэг шүү л гэж л та. Тэр өнөө нэ. Хэлчихсэн юм хэлчих. Тийм ороорой. Тэгээд ерөнхийдөө яг оролцъё гэж бодож байгаа хүмүүсийг ингээ харахаар жоохон би чадахгүй л яана ч юм уу тийм аль эсвэл ингээд очоод ингээд дотор нь уусч орж шингэж чадахгүй л яана гэдэг тийм айцтай байд юм билээ. Тэгээд ямар ч айх зүйл байхгүй шүү. Амар найрсаг юм халуун дулаан байх болно. Бид нэр яг ингээд нэг тоогоноос хоолоо хувааж идэл нэг сарын хугацаанд ингээд бүх бэлтгэл бүх юмнуудаа ингээд хамтдаа хийгээд хамтдаа байдаг. Хөгжилтэй зүйлс их болно. Тэгэл ингээд амьдралын амар том найзуудаа олддог гэх юм уу? Цаашдаа ингээд амьдралд ингээд нөхөрлөд үлдэх юм мундаг найзуудаа олдог хайраач болох байх. Тийм болохоор та бүхнийг зоригтойгоор ирээрэй гэж хүсэж байна. Тийм бас нэг юм нэг дүр доорч нэг бас амьдрах гэдэг чинь нэг юм өөрөөсөө өөр хүний одоо юу гэдэг биед орж байгаа юм шиг те нэг юм ерөнхийдөө яг нэг юм өөр туршлага те ингээд нэг юмыг өөрөөр харах, амьдралыг нэг өөрөөр харах бас нэг тийм гоё боломж ч юм уу. Магадгүй тийм зүйл бас болж магадгүй. Тэгэхээр зориглоод оролцвол ер нь бол уусаа хийж харамсахгүй. Тийм байна. Яг манай нэг хит хитэн дүүнер хэлжсэн л та яг ингээд би жоохон болохоор яг queer театрт орж чадах болов гэж амар асууж ирсэн. Тэгээд жоохон бэлтгөө зориглоод үзэх юм бол ер нь айгу хэрэгтэй байна. Ялангуяа яг ингээд нэг дүүнер мөнөр ч юм уу тиймэрхүү дүүрүүд ингээд гарч ирэхээр бид нар ч өөрсдөө ингээд дүүнер жолно, нэгч жолно, ээж жолно. Тэгээд ингээд жоохон болохоор ингээд амар айгаад тэгээд амар олон ах эгчнэрийн дунд ороод би ингээд амар сандраад авахаа, чадахгүй авахаа гэсэн юмнууд амар их гарч ирсэн. Тэгээд ер нь зориглол үзэхэд алдахгүй дээ л гэж хэлэндээ. За баярлалаа. Тэгвэл өнөөдрийн подкастын дугаараар ингээд өндөрлөе. Тэгээд бүгдээрээ баяртай гэж дуусгах уу? Баярлалаа.